Хамгийн сүүлд одоо багшийн цалин нэмсэн ч ихсаалыг санаа. Яг цалингаа нэмхэ гарах гэжсэн чинь хонхон дуурал 9 сарын 1 болохгүй хүүхдүүдэд бодоол ярьцсан шүү дээ. $1000 багш ч Монголд байна, $2000 ч багш байна, $3000 ч багш байна. Тэгэхээр багш нар минь мэрэгжлийн хөгжил нэр хүнд гэдэг зүйлээ хэдүүлээ ялгаж салгаж ойлгож явахгүй бол зүгээр нэг хүний цаас бичдэг нэг судалгааны ажилтан болох гэдэг шүү. Сайн байцгаана уу? Өдөр жахлан гэдэг улс орны байгууллагт одоо 16 жил математикийн багш мэрэгчлээ, математикийн багш мэрэгчлээ. За сайн байцгаана уу? Батэрдэн гэдэг. За улс орны салбарт 17 жил. Газар зүүн багш. За тэгээд Дархуул аймгийн Батэрдэн гэж нэрлэдэг, Цахимын Батэрдэн гэж нэрлэдэг. За одоо Улаанбаатарт орж ирээд хувийн хвшлийн сургуулиудаар ажиллаж байна. Одоо бол 3 тамирын Батэрдэн гэдэг ийм нэртэй ийм багш байна. Тэгээ ер нь бол одоо нийгэмд сүүлийн үед багш нарын нэг нэр хүнд гэдэг асуудал, үнэлэмж гэдэг хоёр асуудал ерөөсөө боловсролын чанарт нөлөөлөд байна л. Аавч хоёр хоёулаа багш. Тэгмээд аавч хоёрын авдаг цалин, тэгээ нийгэм байдаг нэр хүнд одоо картын барааны үе хүртэл гэдэг бүр 95 6 он хүртэл ярих гэдэг байна л. Тэр хүртэл ерөөсөө л багш гэдэг хүн өөрөө ямар их нийгэмд үнцэнтэй байсан, багшийн үнэлэмж ямар байсан, авдаг цалин ямар байсан гэж бодохоор тухайн үед яг л одоо олон улсын жишгтэй хамгийн өндөр цалинхаа авах багш авдаг. Тэгээд ийм байсан зүйлсийг одоо яг сүүлийн үед бол багш гэдэг айгуу тийм эрэлт багтай, үнэлэмж багтай мэргэжил болчиход байна шүү дээ. Тэгээд сонголтын хувьд ч гэсэн одоо яг багш мэрэгэл сонгож байгаа хүүхдүүд яагаад сонгохгүй байна гэхээр ганцхан цалин гэж болохгүй. Нийгэмдх нэр хүнд гэж байгаа тий. Хүмүүс ч бас мэрэгчлэр нэг бахархаад гоёж явах хэрэгтэй гэтэл өнөөдөр яг залуу үе маань шинэ багш нар маань багш гэдгээрээ бахархаад хэр их одоо сэтгэлийн одоо таашаал авч ийн гэвэл хэцүү бах. Магадгүй бусад мэрэгчлүүд олон улсын төвшөнд тийм байгаа ч гэсэн гадны өндөр хөгжилтэй орнуудыг харахаар багш гэдэг мэргэжил одоо хэвээрээ яг өнөөдөр хүртэл хэвээрээ хамгийн үнцэнтэй мэргэжил хэвээрээ байгаад байгаа л учраас тэгэхээр ганцхан цалин гэж болохгүй хөгжил бүхэл зүйлийн цогцоор нь яриад. Чи одоо бид тэрдээс багш гэдээ танилцлаа шүү дээ, тий. Тэгэхээр тийм вау гэсэн мэдрэмж төрөхгүй байгаа байхгүй. Тий. Бид нар гудамжинд хүмүүстэй ингээд харалдаад би багш гэхээр вау гэхгүй. Харин захирал гэхээр вау. Тэр нөгөө хүмүүсийн харж байгаа өнцөг нэг тийм сонирн болцсон. Тэ эрдэм мэдлэгтэй хүмүүс гэхээс илүү нийгмийн борчууд, ядуучууд тэ арай гэж нэг яэш тэнцсэн эсвэл муу сурж байгаад багш болцсон гэж боддог. За гэтэл бол бас он сурж байгаад багш болцсон, хүсэж багш болцсон хүмүүс энд байдаг. Энэ хүмүүс маш их хамгаалах гэж үлддэг. Аль болох гадагшаа явахгүй хичээдэг. Гэхдээ одоо энэ нийгэм нь өөрөө гадагшаа явахаас аргагүй болгодог. За тэгээд миний мэдэх одоо маш олон найз маань гадаадад одоо багшийн мэргэжлээ болоод ингээ байж гин, сайхан амьдарч гин. Тэгээ би бүр сүүлдээ шантаад битээ ирээрэй гэсэн чинь эхлээд би ч аягүй ууралдаг гэсэн. Ирэх чи энэ боловсрол чинь болохоо байлаа гэх. Тэгээд ясан чинь нийгэм нь өөрөө юм хүнд хэцүү байгаа юм байна. За багштай ирлээ. Одоо чи над дээр хүүхдээ гадаад зай сургая гэв. 2 цаг хойлоо ноцолтон заяа. Би өөрөө кофе ногоом гэвэл. Тэгээ гад. Тэр нөө үнэлэмж юм байгаа байхгүй. Багш хүнээс коучинг авдаг, багш хүнээс зөвлөгөө авдаг гэдэг юмыг ерөөсөө нийгэмд гаргаж ирээгүй. Багш нар тэрийг гэмт хэрэг хийж байгаа гэж боддог учраас үнгүүтүүлсэн. Тийм учраас бид нар бас нийгмээр байгаа. Тэрнээс зүгээр цалин нэмгээд энэ тийм амх нэмэгдэх зүйл шин ч маш масс юм байна. Зүгээр л багштай уулзах цаг, багштай уулзах ганцаардсан зөвлөмжүүд өөрөө жоохон үнцэнтэй байгаа ч бид нар өөрсдөө жоохон үнцэнтэй байя. Тэгээ ууштараа миний хувийн орон зай, миний гэр бүлийн цагаа тий ингээд бидүүлээ сурч. Хагасаа өдөр бид нар хүмүүс цагаа гаргадаг болъё. Өөрийнхөө хувийн орон зайтай гаргадаг болъё. Тэгвэл бидний нийгэм өснө гэдэг талаас нь бид нар бас харж бас сургалт багш нартай зөвлөгөө өгдөг. Ингээд цаг наргүй бусдын хүүхдийн төлөө яваад байдаг. Тэгээ өдөржин ажлын байранда хүүхдүүдтэй ажилласараад яг гэртээ ирээд аав ээжийнхээ үүргийг хийх гэхээр одоо ядардаг юм уу те. Зөвхөн улсын хөгжил ингээ яриад явах юм бол ер нь бол зөвхөн бид нар жоохон Куамын газар зүй гэдэг эдийн засгийн газар зүй гэдэг талаас нь би тайлбарлах газар зүй учраас. Яг тэр улс орны хөгжлийг ингээд өгнөхээр боловсролын хөгжил, эрүүл мэндийн хөгжил, дараа нь бус хөгжлөөр ярьдаг. Тэгэхээр бид нар нөгөө хөрөнгө оруулалтуудаа хийхдээ эрүүл мэндийн салбарт эхэлж анхаарад нэрийн амьдралыг бууруулад тэгээд одоо нэг эмэгтэй хүүхдэд ногд хүүхдийн таг гэж ярьдаг. Одоо тий багасаад за тэгээд боловсролд анхаарч эхэлдэг гэсэн. Тэгэхээр манайхан ч нөгөө тэр шатаа даваагүй хөгжиж буй орон ангилалтай байгаад байгаа байхгүй. Тийм учраас бид нар нөгөө байгаа хөрөнгө оруулалт эхлээд нийгмийн аюулгүй байдал руу анхааруулах хэрэгтэй. Одоо хүүхд энддэггүй байх хэрэгтэй. Одоо орчиндоо тэгвэл бид нар тайван болж эхэлнэ. Стрессгүй. Хоёрдугаарт нь тэгвэл тэр энддэггүй байгаа хүүхд маань цөөхөн байгаа учраас аюул үнцэнтэй болно тийм үү.
За үн цэнтэй учраас боловсролд нь анхаарч эхэллээ. За одоо энэ бол Монголд нэлээд явцсан эмэгтэй хүүхдийн боловсролд айгүй их анхаарсан. Одоо ингээд эмэгтэйчүүд айгүй боловсролтой болсон. Буцаага тэр боловсролтой болсон хүүхдүүд чинь боловсролгүй эрэгтэй хүүхдээ голж эхэлдэг. Одоо манад байдаг жишээ Оросд байдаг жишээ. За тэгүн гол боловсрол руу ингээд бүх нийтийн боловсрол руу анхааря гэхээр тэр боловсрол гэдэг зүйлээр хөрөнгө оруулалт тэгээд хамгийн сайн сургууль, хамгийн сайн багш улс орон дээр байх хэвээр. Хамгийн сайн сургууль, хамгийн муу сургууль гэж яригдах хэвгүй. Энэ хоёрын хоорондох зөрүү байх хэвгүй. За энийг сая PISA үнэлгээ батлаад өгсөн. Бид нар маш муу үнэлэгдсэн гэдэг бодод байгаа үнэн маань энэ. Энэ юу гэхээр ерөөсөө л бид нар боловсролд анхаараагүй. Багш гэдэг нэр хүндийг унагцсан. Хүмүүс хүсэж багш руу олддгоо. Одоо ингээд 10 ажлын байр тавья л да. Тэнгууд эрэлтдээ одоо мэрэгжил дээр багш байхгүй. Шууд л оюутлахаар явъя, гадагшаа явъя те. Бараг багш хийжсэнээс те ингээд өөр газар галс очиод нэг барьмайн зөөгч аягуугч хийчих. Гадагшаа ямар нэг хэлний бэлтгэл явчих. Тэндээ нэг аягуугч хийчих. Ирээд нэг 2 өрөө байр аваад нэг машин аваад одоо UB капт ч юм орчих. Ийм юм руу бүр ийм орцсон нийгэм залуучдын хүсэл нь багш хийгээд багш болоод те би хүүхдийн хайрыг аваад хүүхдээ одоо нийгэм нэр хүндтэй болоод те ингээ явхад миний асуудал байгаа байна гэдэг ингээ хөстой. Нөгөө талаас бол багшаас салширж байгаа хүмүүс. Эцэгчүүд амар дарамталдаг, сэтгэл зүйрүү дайрдаг, багшийг доромжилдог, стрессээ гаргадаг юм бөмбөг болгоцсон. Тэгээд орж ирээд дураараа загинд учраас багш нар айгаад ажлаас их гарах үзэгдэлтэй болцсон. Ягаад тэгж загнуулаад өөрөө сэтгэл зүйд хэлэхгүй байхгүй бид нар чинь. За ийм байна. Тэгэхээр ер нь бол хүний хөгжил рүү анхаараагүй, боловсролын хөгжил рүү анхаараагүй, манай улс орон нөгөө анхаарах гараалаа зөв ирэмблээгүй. Тэгээд зам руу, юу руу, тэгээд мод руу, тэгээд модоо тарих боловсрол байхгүй модоо тариад байгаа. Айл болгоо нэг мод хаан тарих юм, замын хажуу тарих юм уу, голыгоо ихэн тарих юм уу, тий? Үерийн системэрэн дээрээ одоо тавих юм уу, тий? Үерийн системээ яаж гаргах юм гэдэг энэ чинь одоо хотод газар зүйн асуудал байхгүй. Тэр энийг нь ярьдаг багш байхгүй, энийг нь заадаг багш байхгүй болтол нь боловсруулаа хийцэн байна. Бас нэг нөгөө унаадаа нэг том шалтгаан тогтолцоо. Боловсрол өөрөө нөгөө үнэлгээ гэдэг юм дээр айгүй чухал явдаг. Тэнгүүт одоо улсын шалгалтыг сургуулиудад өгдөг болсон. Яамнаас нь юм уу одоо хариуцах ерөнхий газраас нь нэгдсэн авах байсан шүү дээ. За бид нарыг бол 10 жил байхад яамнаас ч юм ерөнхий газраас нэг шалгалт авдаг байсан. Гэхдээ ер нь бол үнэлгээ унж эхэлж исэн үе. Өнөөдөр бол улсын сургууль, хувийн сургуульч адилхан 10 жил 12 жилээр төгсөж байгаа хүүхдүүд хин шалгалт авдаг. Сургуулиуд өөрсдөө авна, сургуулиуд өөрсдөө үнэлнэ, засна, дүнгээ тавина. Тэгэхээр эн чинь өөрөө үнэлгээний нэгдсэн цогц систем байхгүй болчихоор юу гэж юм гэхээр хүүхдүүд багштай багшгүй сургуулийг төгсдөг болсон. Өнөөдөр сургуулаа төгсч чадахгүй ч юм уу шалгалтанд тэнцдэггүй хүүхд гэж байхгүй. Хувийн сургууль нь бол маш өндөр дүнтэй. Улсын сургууль нь одоо яг жоохон тааруу ч юм уу эсвэл гайгүй хүүхдүүдэд өндөр тавьчихдаг ч юм уу. Ингээд үзэхээр үнэлгээ бол одоо үнэхээр хуурамч болсон. Энэ бол энийг бүр хуурамч гэж байна. Яг жинхэнэ бодит үнэлгээтэй сургууль ч юм уу гэвэл хэцүү шүү. Бас ярил. Тэгэхээр энэ нь өөрөө нийгмийн шаардлага юм уу юу юм мэдэхгүй. Гэхдээ улс гэж байгаад яам гэж байгаа бол үнэлгээ нь өөрөө шудраг байх хэвээр, чанга байх хэвээр. Окей, хамаагүй гадагшаа явж гин те зарим сургуулиуд. За тэднэр дээр бол одоо бид нар Монголын яг энэ төгссөн үнэлгээ гэж шаардлага гаднаасаа байх уу байхгүй бол дараагийн асуудал. Гэхдээ үнэхээр бүрэн дунд боловсрол цөм хөтөлбөр гэдэг одоо ямар нэгэн хөтөлбөрүүд гараад байна. Байдаг бол үнэлгээ нь өөрөө яг л улсаасаа тийм одоо стандарт байх хэрэгтэй. Энэ дээр нь бүр стандарт тавьдаг. Тэрийг нь өөрөө энэ албаны байгууллагууд нь хямдаг байхгүй бол яг энэ үнэлгээ өөрөө унтчихаар багшийн хэрэгцээ гэдэг юм дагаад унчаад байгаа. Ямар нэгэн зүйл үнэлгээтэй чанартай байж тэрийг гүйцэтгэдэг хүмүүс бас үн цэнтэй байх хэрэгтэй. Тэгэхээр эцэг эхүүдийн бас нэг багш нар руу дайраад байгаа тэр байхгүй. Үгүй манай хүүхдийг сурахгүй бол өөр дараагийнх нь байгаа. Тэгээд бүр байхгүй бол манай хүүхд угаасаа наад сургууль чинь төгсчихнө гэж гэдэг юм. Иймэрхүү эцгийн хандлага дээр хэн алдаа яж хэрэг тогтолцооны гажууд нь өөрөө унтсан. Тэгэхээр энэ үнэлгээнд дээр нэлээд анхаарч өгөхгүй бол бас багшийн нэр хүндийг бас өсгөхөд хэцүүлтэй тийм. Би Хонконгод багшилж ирсэн. Тэнгүүд Хонконгод багшилж ирсэн тэр багш нарын за цалин мэдээж өндөр. Гэхдээ тэр багшаас ч өндөр авдаг байгууллагууд зөндөл байдаг. Тэнд хамгийн гоё зүйл нь юу гэхээр яг түрүүн багийг ярьж байгаа тийм. Би ингээ энэ тэнд хүмүүстэй уулзаад юу гэдг вэ гэхээр би багш гэхээр бүгд ингээд бүр уулга алддаг. Тэгээд аль сургууль ямар сургууль вэ гэдэг чинь нөгөө дууд сургууль, баг сургууль, ахлах сургууль бүгд тустай байдаг багш нар. Тэнгүүд би ахлах сургуулийн багш гингүүт бүр ингээд намайг бүр ингээд те харах нүд үнцгэн бүр ингээд тэгээ метронд явж ивэл баг суудал тавьж өгөх хэмжээний ч юм уу ингээд
шүтдээд байгаа юм шиг те. Тэндээс чи би ингээ маш их гоё эрч хүчийг авч шít. Тэгээ ийм зүйлсийг бүтээхийн тулд нөгөө бусад зүйлс нь тэрнээс намайг тэнд цалин өндөртэй баян хүн гэж тэр хүмүүс харахгүй байхгүй. Цалин өндөр байна гэдэг нь нэг талын хөшөөргөл болохоос те нөгөө талын өчнөө юм байна. Яагаад тэгэхээр тэнд багш нар нь маш олон талын чадвартай байдаг. Маш олон талын сургалтыг хийдэг. Өнөөдөр бид нэр коуч гээл, ментор гээл, сэтгэл зүйч гээл те одоо юу гэдгийг лектор гээл ингээд маш олон төрлийн мэргэжлүүд байна. Тэнд бол багш нар нь энэ болгоныг одоо хийдэг хүн байдаг. Гэхдээ насан туршаагүй хүмүүст хийдэг. Насан туршаагүй хүмүүсийн би менторыг хийн, лектор хийн тэд нарт. Эргүүлээд коучинг, сэтгэл зүйчийн те. Ер нь бол багш энэ олон талын чадварыг тэнд олгочдөг учраас хүмүүс багш гэхэнгүүт универсал хүн байна гэд ингээд шүтээдэ штэ. Тэгэхээр энэ талыг нь анхаарах ёстой. Тэгэд ийм олон чадварыг анхаарсан чадвартай хүнд бол угаасаа тэгэл цалин дагаал явна штэ. Тэгээ эцэг хүүд ч гэсэн ер нь нэг нөгөө талаасаа сэтгэл зүйчт нэг аваачих. Ингээл одоо сэтгэл зүйчт маш өндөр төлбөр төлөөл өндөр хүүхдүүдэд аваачиж чинь. Одоо менторуудад аваачиж чинь, каунслеруудад аваачиж чинь тий. Хувийн коуч гэж аваачиж чинь. Гэтэл уг нь багш нараа чадварчулчвал эний чинь багш хийгээд яг түрүүний нөгөө яриад байгаа багш дээр хүмүүс цаг авч эхэлнэ тийм үү. Тэгээд багш нар өөрсдөө одоо үнэлэгдээд эхлэх байхгүй. Тэгэхээр нэг номерт одоо тэр цалин гэхээс илүү бас нэг нөгөө талд ингээ явах юм нь багшийг хөгжүүлмээр байгаа юм. Хувь үн талаас нь багш нар байна өнөөдөр үнэхээр үндсэн өөрийнхөө академик мэдлэгт бол маш сайн байна. Жишээ нь математик багш нар нь бол маттай сайн байж байна тийм. Гэтэл цаана ингээд өчнөө шаардлага байдаг шүү дээ. Ялангуяа өнөөдөр энэ нийгэмд бол энэ Gen Z альфа үе дээр бол бүр ингээд бүр их шаардлага хэрэгтэй болчиход байна шүү дээ. Ганцхан академик мэдлэгээр явахгүй болчиход байна. Тэгэхээр энэ байгаа тэр шаардлагад нь хангасан багш нараа бэлдэх дээр маш их анхаарат тэр хувь хүний хөгжил дээр нь анхаарчвал тэр санхүүгийн орлого гэдэг чинь дагаал өснө л дээ. Ер нь бол мэдээ цалин өндөр байхыг бол би эзэж үгүйсэхгүй байгаа. Тэгээ нөгөө талд нь бас нэг ийм үнцэг байгаа. Маш их хэцүү зүйл туулж иж цалин $1000 төгрөг. $1000 гэдэг байгаа. $1000 нь хэмжээ нөр өсөд байгаа байхгүй. Инфляцаар. $1000 бол байранд байгаа. Тэр $1000 цалинтай байсан үгээр байсан байгаа багш. Хуучинд нь авчигдчих чинь $1000-аас. Тэгээд одоо миний цалин өссөн гэд би яриул буруу болчиход. Миний цалин байранд байгаа. Ягаад тэгэхээр би тухайн үеийн долларын ханшаар өөрийнхөө цалинг үржүүлээд одоо үржүүлэхээр миний худалдаа авч төр хэвэндээ байгаа. Тэгэхээр Монгол мөнгөөр багш нараа цалингаа бити бодоорой. Хоёрдугаар бид нар хэдэн мянгуулаа гараад $1000 төргийгээд $1000 төрөхгүй. Ягаад тэр боловсролын систем маань багшийн хомсдолд орцсон. Өнөөдөр физикийн багш байхгүй байна. Газар зүйн багш нар шалгуур ажлууд хийгээ явж байна. Удирдах хүчний хомсдолд орцсон. За ийм үед яах вэ гэхээр өөрийн гэсэн нэр төртэй, карьертай, үнэлэмжтэй, чадамжтай, мэрэгжилтэй, ёс зүйтэй, мэрэгчсэн багшийг боловсон хүчээ хайж эхэлнэ. Энэ бол эрэлт нээлттэй хуулиараа явна. Тийм учраас багш нараа өөрсдөө хөгжүүл. Тэрнээс бид нар $1000 болгоод 1000 болдго юм шиг. $1000 багш ч Монголд байна, $2000 ч багш байна, $3000 ч багш байна. Тэр хүмүүс яаж аваад байгаа юм? Юуг золиослоод байгаа юм? Яаж мэрэгчлэлтэд анхаарат байгаа юм? Мэрэгжлийн хөгжилтэд яаж анхаарат байгаа юм? Нэр төрөө яаж эрхэмлээд байгаа юм? Өөрийн хувийн орон зай, өөрийн цаг хугацаагаа яаж үнэлээд байгаа юм бэ гэдгийг сураач л гэж багш нартай хэлмээр байна. Тэгсэн цагт бид нар хүссэн үсээгүй энэ төр маань багш нар ийм цалин дээр ирэхгүй, ингээ тгий гэж ярьж эхэлнэ. Тэрнээс бид нар гуйгаад өгөөч гэгээд ингээд гадаа ноч зогсоод надад цалин өгчөлдөө нэг 100,000 нэмчих 200,000 нэмчих гэл. Нэг хүн гарч иж микрофон бариад цалингийн чинь 500,000-аар нэмсэн шүү. 3 сард нэг удаа мөнгө өгнө шүү. Энд чинь халамжийн тогтолцоо. Үнэний тогтолцоо биш ээ. Тийм учраас сайн дурын санаачлагтай байгаад мэрэгжлийн холбоод нь ажиллаад хүмүүсээ хөгжүүлээд багш нар нэр хүндтэй байгаад хэр баргийн юмн дээр гандчихгүй гундатчихгүй те нэг салхин хийсчтэй хамгаал шиг байдаггүй ийм багш нарыг хөгжүүлэхийн тулд бидэд ингээд бас өнөөдөр энэ видеогт орж байна. Тэгэхээр багш нар минь мэрэгжлийн хөгжил нэр хүнд гэдэг зүйлээ хэдүүлээ ялгаж салгаж ойлгож явахгүй бол зүгээр нэг хүний цаас бичдэг нэг судалгааны ажилтан болох гэдэг шүү. Багш нар шүү дээ те хүүхдэд хитрхи хайртай. Тэг яг нөгөө цалингаа нэмүүлээгээд ингээд явах гингод нэг хэдэн хүүхд нөгөө дэвтэр номгүй ингээд аяж аав ингээд яагаал гингод өөрийнхөө хүүхдийг мөхтөр нөгөө хүүхдийн чинь хөл гар нь хааваа бүрэн бүтэн байна уу яана янэгээ гүйчдэг тэг завгүй болчихдээ. Тэг тэрийг нь боддог хүмүүс нь бодмор. Гол нь тэрийгээ нөгөө хитрхийг хайртайгаа холждог учраас нөгөө мэрэгжлийн талаар авчдаг байхгүй. Үйлчлэгээ эн чинь ганцаарчлсан сургалт шүү. Тэ энэ VIP сургалт шүү. Энэ төвшинчилсэн сургалт шүү. Энэ ялгаатай байдал шүү. Тэ энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд харьцаж байгаа сургалт шүү гэж ялгадаггүй. Хамгийн сүүлд одоо багшийн цалин нэмсэн жагсаалыг санаа. Яг цалингаа нэмхэ гарах гэжсэн чинь хонхон дуурал 9 сарын 1 болох гол хүүхдүүдэд бодоол харьцсан шүү.
Тэгэл нэг амлалт бичиг санамж бичигэнд итгэцэн. А эмчнэр тэгэхэд биш үү те. Ээлжиж гарч байгаа цалингаа нэмэлээ буужсэн. Маш зөв эмч гэсэн. Ялгаа л ерөөсөө. А тэрнээс багш нар бол нэг ахтар үгээ болгоод байдаг хүмүүс биш. Хэлэх юм а хэлнэ. А гэхдээ жинтэй хэлнэ. А хэлтлээ бол нэлээд олон удаа сонсно, хүндлэн, тоолно. Тийм байдаг. Тэгээ дотоод залуу багш нарын хувьд бас нэг жоохон дутагдаад байдаг юм нэмээ хэлэхэд хууль зүйн мэдлэг, эдийн засгийн мэдлэг те одоо менежментийн мэдлгүүд нь жоохон орхигдсон талууд байгаад байдаг. Илүү нөө хэд их нөө академик өөрийн мэрэгжилтэд анхаарал нөгөө наад захын амьдралын soft skill-үүдээ орхигдуулсан хууль эрх зүйн мэддгүйгээс болоод маш их хохирдог. Эдийн засгийн одоо мэдлэг багасаа болоод жоохон ингээд санхүүгийн алдагдлалд хүрчдэг ч гэх юм уу. Нэг энэ талын юмнууд бас байдаг. Тэгэхээр бид хоёр бас нэг зориод байгаа юм. Энэ талын боловсролыг бас хөгжүүлмээр байна. Ер нь багшийн soft skill-ийг нь аягүй гоё өндөр болгочих юм бол нийгэмд эрэлт бол байгаа. Багшийн хийж чадах зүйлсийн эрэлт бол маш их байгаа. 10 өдрийн Батэрд нэг хэн бүтээсэн юм гээд Батэрд нь өөрөө бүтээсэн. Би газар зүйн мэргэжилтэй. Гэхдээ би захим зааж байдаг. Намайг заасан багш нар байдаг. Надад заасан менторуд байдаг. Тэгэхээр өдөр болгон шөнө орой өдөртөө одоо бити нойроо хас бити унт гэдэг юм шиг унтахгүй гэдэг юм шиг. Мэргэжлийн хөгжил дээр өрсөлдөн бай. Дэлхийн өнөөдөр юуг зааж? Би өнөөдөр англи хэл муу. Гэхдээ би яг англи зааж байгаа газар зүйн зааж байна. Муу зааж магадгүй. Гэхдээ миний ярьж байгаа презентац, миний ярьж байгаа видео, миний ярьж байгаа сэдв яг англид ижилхэн зааж ярьж байгаа. Ингэж бид нар харах хэрэгтэй. Япон энийг өнөөдөр ингэж зааж байна, Америк ингэж зааж байна, Монгол ингэж зааж байна. Би хүүхдтэй ингэж ялгаатай хүргэе. Одоо бид нар гадаадаас ирсэн хүүхдүүдийн хүүхд орж ирж шавар. Яаж заах юм? Аргаа мэдэхгүй. Шууд тэр хүүхдийг гадуурах жоох бүлээд. Тэр нь бол нөгөө дэрлэлт чинь одоо бүр нөгөө хүний биеийн харилцаагаар биш болчиход штэ. Бүр хилийн, соёлын, мэдлэгийн бүлээд орж эхэлж байгаа. Тэгэхээр энийг багш л харна. Багш л мэднэ. Тийм багш нар олон байх хэвээр. Тийм багш нар арга зүгээ харамлахгүй байх хэвээр. Түгэж явах хэвээр. Ийм хүүхдээ ингэж харьцнаа. Ийм хүүхдээ тэгэж харьцнаа. Ийм багшийг ингэж хөгжүүлнэ. Энэ талаас нь багш нар өөрсдөө сайн дурын холбоондоо нэгдээд гишүүнчлэлтэй байгаад хэрэгэ хөгжүүлдэг. Тэрнийхээ төлөө одоо өсөглөн гэж ярьдаг те. Hungry байдаг. Байх юм бол хөгжнөө. Түр бол ажиллаа хийж байгаа. Түр маш их зарлагаас бүх багшийг хөгжүүлж байгаа чинь 40 мянган багш байгаа шүү дээ. Их зөвхөн Епс дээр. Тэгээ энийг чи яах юм бэ? Хэдэн хүн ажилтан байгаа те. Тэгэхээр түр бол ажиллаа хийж байгаа. Зөвхөн тэрний зохицуулт зарцуулалт нь буруу зөв юм бол би хэлмээргүй байна. Зүгээр багш нар маань тэр өгж байгаа сургалтанд нь өсөглөн байгаа ч те. Өөрийн санаачлалтай байгаа ч очиод хэрэгжүүлдэг байгаа ч буцаагаад фидбэктэй эргэх холбоотой байгаа ч өөрөө сургалт заадаг байгаа ч мэргэжлийн холбоо нэгдээч сайн дурын сургалтуудыг зохион байгуулаач гэдэг өнцгүүдийг л их яриул бид нар яах нь зөв хөгжил орно. Одоо нөгөө нийгмийн оролцоонууд маань багасаад зөвхөн төрлөө хөгжиглүүлээд нэг хүүхэд муу залаа тэрний буруу нэг муу зал төрөнд дийлэхгүй байгаа юм. Нөгөө тогтолцоонд буруу төрөө идэвхш манаас тогтолцоонд буруу учраас төр маань дийлэхгүй. Тэгээ ер нь яг л санал нэг одоо энэ мэргэжлийн холбоодын одоо ажиллах тэдний үүргэл ер нь дутагдаад байна. Мэргэжлийн холбоод өнөөдөр юу болчихоо ихэнх нөгөө нэг шагнал өгдөг, тэмдэг өгдөг тий. Тэгээд нэг ганц нэгхэн зүйлээгээд яг ингээд нөгөө чиглэсэн юмнууд руугаа өөр өөрийнхөө яг зорилттой юм руугаа ингээд орж өгөхгүй байна. Тэгэхээр энэ хувийн хвшлүүд сайн одоо мэргэжлийн холбоод сайн ажиллах хэрэгтэй. Түр ганцаараа энэ чинь хийх албагүй шүү дээ. Ер нь бол арчилсан системд бол эн чинь түр хувийн хвшил хамт явж байна. Тэгэхээр нөгөө багш нарын холбоод багш нарын яг энэ чиглэсэн байгууллагууд нь хувийн хвшлүүд нь яаж игээл өөр өөрийнхөө арга замаар хөгжүүлэх тал дээр хувь нэмрээ орлох хэрэгтэй. Энэ хүн чинь нэг юм одоо холбоодуудад бол надад бас нэг холбоо байлаа. Дархуул аймгийн залуу багш нарын холбоо гэж анх байсан. Нэр усын аваад ингээ явж байсан. Тэгээ холбоог маань авъя гэж надруу нэлээд хүмүүс хандж байсан. Тэгээ одоо бол үйл ажиллагаа зогссон байгаа. За өнөөний дараа бол Монголын залуу багшийн холбоо гэж гарсан. Одоо өгчтэй нэрвэл. Тэгээд дархан нэг ингээд хүмүүс хандж байсан. Одоо бол өөр хүмүүс аваа явдаг. Гэхдээ тэр улс төрчидс холбоо. Одоо шууд нэг улс төрчийн мэдлэг болчиход шууд багш нар маань улс төрччөөд болж өгдөг. За дараа нь бас нэг үйлдвэрчин цалин нэмнэ гэхээр бас дэмжээд ингээд явж байсан чинь нэг багш нар нэг явсан чинь нөгөө хэд маань бас улс төрчөөд тэгээд би итрэл хандсан. За идрээ минь одоо энэ тентгийн хүмүүс ингээд санал тавиад уулзаад ингээд дуутгаар нь яваад очих нь улс төрч байх юм аа. Тэгээд ингээд үзэл бодлоо яриад ингээд явчих гэхээр нөгөө нөхдүүд чинь тэ нэг тэмцээн урлагийн зохиолгодог ч юм уу нэг юмд ингээд хамтарч явж яснаа маргааш нь туг намруулаад ингээд Монгол улсыг тойроо явчих. Энэ жоохон буруу байна. Vibe нийлэхгүй байна. Цаг хугацаа хязгаартай байна. Мэргэжлийн үнэлэмж би өөрийн гэсэн нэр хүнд байна. Би өөрийгөө бас бодмоор байна. Чамааг бодмоор байна. Хоёулаа өөрсдөө нийч. Тэгээд одоо чи үдээр улс төржээд явал ашигдаг одоо бие биений хануудыг анаад хоёулаа улс төржээд.
А үгүй юм бол яг чивтер шиг одоо үзэл бодолтой ийм хүмүүс байвал Монгол байж л. Тэдэртээ зарлаад багш нараа нийлүүлээд багш нар багшийнхаа хөгжлийг дэмждэг сайн дур холбоо байгуулчаа. Ийм нийлээ. Тэ 21 аймагт салбартай бай. Тэрэнд заавал ажиллагаатай байх шаардлагагүй. Сургалт семинарууд онлайнаар хийчдэг, зөвлөгөөнөө хийчдэг. Гэхдээ иймээ тиймээ шаардлага тавьдгүй цалинны мөнгөтэйг зээл олго гэж явахгүй. Тэр чинь хувь хүний өөрийнх нь эрхийн асуудал. Тэр хүн мэдлэгтэй, боловсролтой, дипломтой бие даацсан зээл аавна байна. Тэр хүний асуудал. Гэхдээ яах нь тэр хүн мэрэгжлийн хөгжилтэй, нэр хүндтэй, карьертай бол зээл нь өөрөө л гараад ирж шүү дээ. Энэ өнцгөөс нь хэдүүлээ харъя гэд ингээд идрээд санал тавьсан. Идрээ маань маш их нэр батсан. Тэгээд Монголын сургууль мөржүүлэгчдийн хөгжлийг дэмжих үндэсний холбоо буюу MYAN гэж нэрлсэн Mongolian Educators Alliance for National Development гэж. Ер нь бол нэг хэд хэдэн юу байгаа, зорилт байгаа. За нэгд бол түрүү яриад байна те, багшийн хөгжлийг дэмжиж. Ер нь бол багшийг яаж ингэж мэрэгжилтэй. Тэгээ багшийн хөгжлингүүд бид нар ер нь сүүлийн олон жил одоо математик багш бол математик нь те гэж л ингээд нэг юм тухайн яг судлагдхуунаар л явж исэн. Тэгээд ерөнхийн нэг дидактикийн нэг хэдэн юм явдаг. Гэтэл одоо өнөөдрийн шаардлагаар маш их юм ярих боломжтой болж байгаа. Түрүү яриад байна технологийн хөгжилтэй. Өнөөдөр багш нар бол технологи маш өндөр мэдлэгтэй болох хэрэгтэй. Тэгээд технологийн мэдлэгингүүд чинь ганцхан програмчлал, кодчлал биш шүү дээ. Энэ чинь маш олон төрлийн наазах имэйл явуулах соёл байж тийм үү. За хоёрт хувийн хөгжлийн юмнууд маш их байх хэрэгтэй хүн дээр. Одоо түрүүн ярьж байгаа хууль эрх зүй, санхүүгийн мэдлэг, эдийн засгийн мэдлэг, эрүүл мэндийн мэд боловсролч гэдэг багш нарын бас нэг айгүй хаягддаг юм байна. За гуравт бас нэг хаягдаад байгаа маш том сэдв багшийн хүүхэд. Багш нар маань ингээд цаг наргүй бусдын хүүхдийн төлөө яваад байдаг. Тэгээ өдөржин ажлын байранда хүүхдүүдтэй ажилласараад яг гэртээ ирээд аав ээжийнхээ үүргийг хийх гэхээр одоо ядардаг юм уу те. Би өөрөө ч гэсэн айгүй мэдэрдэг л байсан л та. Тэгээ багшийн хүүхдээс маш их чармаал шаарддаг. Чармаас нь гайгүй явах боломжтой. Тэгээд ер нь ердийн байвал хэцүү болчихсон. Тэгэхээр энэ багшийн хүүхдийн хөгжил дээр битээр бүр ингэж маш том анхаарал хандуулах гээд бас энэ холбоог байгуулад. За одоо би өөр дөр жишээ аваад өөрөө л бус дээр бас жишээ авчи. Манай багш нар намайг таних учраас хэр баргийн ямар юм ярьж байгааг ойлгох байх. За тэгэхээр юу гэхээр бид нар насан туршдаа одоо ингэ багшилж ийн гэдэг амьдралын циклтэй багш. Бага анги бол 1-р ангиас 5-р анги. Тэгээ дунд анги бол 6-р ангиас 12-р анги төгсгөөд өгч байгаа. За гэтэл тухайн анги төгсөхдөө тухайн хүүхдүүдийг одоо анги удирдсан байна уу, мэрэгжлийн байна уу хамаагүй дараагийн шатны сургалт гаргаж өгдөг. Нийшийн 800 авсан миний 20 хүүхэд гал багш нар баярлал, постлол, засаг дарга нь мөнгө өгөөл. Тэ бид нар бүгд баяр хүргээл, улсын олимпиадын авраг төрүүлээ гал бид нар баярлал, тэр хүн баярлал. Ингээ явдаг. Өөрийнх нь хүүхд таа. Ингээ харахаар байдаггүй. Одоо бас манайхан дунд нэг алдартай үг байдаг. Багш хүүхд муу сурдаг. Багш хүүхд муу. Энэ зүгээр гарцсан үг биш. Ягаад тэр бид нар багш гараа явчихад ард нь 30-40 хүүхд эзэнгөө өрхөгдөж байдаг. Захирлаар явахад 300-400 хүүхд, 500 хүүхд, 1000 хүүхд ингээ явдаг ерөнхий утгаар. Тэгтэл гэртээ ирээд нөгөө завгүй хүмүүс ч яадаг юм хэр стресстэй байдаг. Дуу чимээний стресст орсон байдаг учраас хүүхдүүд нь гэрт нэрэнгууд ингээ тоглож моглоод юм ярих гингууд өдөржин хүнтэй юм ярьц, өдөржин хүүхд загинцсан хүн, өдөржин тоос шороод орчинд байсан хүн стресстэй гот хүүхдүүдийг харьцгаа болж байдаг. Айгүй их ийм тохиолж байдаг. Ингээд нөгөө хүүхдүүд нь ээж авгаа ажил дургу болж эхэлдэг, ээж нөгөө муу сурч эхэлдэг, хайрамжуулдаг. Хоёрдугаар багш хүүхд бүлэнд орж эхэлдэг. Аавд ч хэлж шүү. Ээжтэй л шүү. Одоо таны хүүхд жишээлбэл сургууль явжвал та багштайгаа жилд нэг л болсон. Нэг л удаа хүүхдээ хадлаарсан. А гэтэл багш хүүхд бол яах нь өдөр болгон миний хүүхдээ хадлаа би мэдээлэл авах нь шүү дээ. Таны хүүхд өндөр хичээлд оцорсон. Нөгөө хүүхдээрээ тоглоо явж байгаа байхгүй. Хүний хүүхд тоцорч болно, багш хүүхд тоцорч болохгүй. Хүний хүүхд унтаж болно, багш хүүхд унтаж болохгүй. Хүний хүүхд тоглож болно, багш хүүхд тоглож болохгүй. Гэдэг имийг санамсаргүй байдлаар багш нар өөрсдөө гаргаж ирдэг. Хоолн дээр жоохон таны хүүхд өндөр ингэсэн шүү дээ. Айгүй хөөрхөө муу авцсан байлээ. Нээх хөөрхөө ингээд. Одоо яг юу илэрхийлэх үү тэр те. Одоо би эцгийн хурал дээр ороод тэрийг сонсъё гэдэг байж болно те. Гэтэл иймэрхүү юмуд байдаг. За хоёрдугаар би багш нартай нэлээд ярилцж байсан. 40 хүүхдийг ингээд аягүй сайн дараагийн шатны сургууль руу явуулчих. Өөрийнх нь 3 хүүхд таан сурж байгаа ингээд байхгүй. Нэлээд мэдрэмжтэй, мэдлэгтэй, хувийн ёс зүйтэй, боловсролтой, хүн таньдаг багш хүүхдээ гадны сургуульд тэтгэлэгтэй явуулж чадчихна. Би энэ боловсролын зээлийн сан юус яриаг. Зүгээр дундаж шатны сургууль өөрөөрөө явдаг. Потенциалаараа явдаг. Тэ хүүхдээ зуны амралтаар
SAT, TOEFL, IELTS-ийн бэлтгэл суулгаж чадахгүй. Хүүхдээ аваа явчихдаг. Яг өөрөө амардаг учраас. Бусад мэргэжлийн хүмүүс хүүхдээс 100 сургалтанд сургаж чаддаг. Яг бусд үед нь өөрөө амардаг учраас. Ингээд энэ өнцгөн жоохон буруу болчиход байгаа учраас бидэд багш нарт энийг анхааруулж сануулж хэлэхгүй бол нөгөө мөсрөж хүн сурхаа болцсон байна. Мөсрөж хүн сурхаа болцсон байна. Физикийн анги хаагдсан байна. Бодит байдалтай адил нүүр тулъя. Тэгээд өөрийн чинь хүүхд таан сурж интээр анхаарч аяа. Багшаа та хэдүүлээ бие биенийхээ хүүхдэд анхаарал тавиад бие биенийхээ хүүхдэд зөвлөн тусалъя гэсэн ийм үнцэг гарч ирж байгаа. Тэгэхгүй бол яг бидний хүүхд бол одоо бусад мэргэжлийн хүүхдүүдтэй ижил нийгэмд ижил өрсөлдөөнд амьдрах гэдэг. Багшийн хүүхд гэдэг утгаараа хоцрогдох гээд байна л гэдэг үнцэг гарч ирээд. За нэгдүгээр бидэд ингэж байгаа юм. Яг хөө бас хугацаатай л да. Эхлээд энэ юм уу дуусагтай энэ улс төрийн байдлууд нь дуусах. Тийм учраас эхний хэлбэнд бол бид нэр ахлах ангийн хүүхдтэй багш нартай хандаж одоо мэргэжлийн хүүхдийнхаа карьерийг хэрхэн төлөвлөх үү, хэрхэн юу яах вэ гэдэг талаар сургалт хийж. За тэгээд одоо судалгааг би та бүхэнд видеонд орогчно. Тэгээд энэ үгээр маань та хэд маань хамрагдаад бидэд нөгөө хэр их одоо хэрэгцээ байгаагаа мэдж авна. Дараа нь бидэртэй хамтрагч байгууллагууд байгаа. Тэдгээр байгууллагатайгаа хамтраад эцэг эхчүүдэд нь хүүхдийнхаа карьер мэргэжил сонголтын зөвлөгөө ментор коучинг хөтөлбөр явуулна. Дараа нь хүүхдүүдэд нь англи хэл болон математик, шинжлэх ухааны хичээлүүдийн зуны хөтөлбөрийг онлайн болон танхимаар явуулна. Энэ бол жилийн хөтөлбөр болно. Эссе бичих, материал бүрдүүлэх гэдэг. Тэгээ коучинг учраас энэ маань бас нэг жоохон хугацаа орно. Дээрээс нь жоохон шалгуур орно. За үнэхээр эцэг эхт нь хүсэл байгаад хүүхэд нь болохгүй байвал англи хэл, математикийн анхан шатны сургалтуудыг бас багшийнхаа хүчээр дамжуулж тухайн орон нутагт нь хийж өгөөд нэлээд шаардлага хангасан хүмүүсийг Улаанбаатар руу авчрах онлайн сургалтууд шилжүүлэх бол биедан суралцах чадвар сураагүй хүүхдүүдээр энэ хөтөлбөр явдаггүй. Ийм байдаг онцлогтой байдаг. За дараагийн асуудал бол багш нарын баяр ороод ирнэ. За тэгээд ороод ирэхээр бид нар залуу багш нар зориулсан хууль эрх зүйн мэдээллийн ийм эвентүүдийг хийн. За тэгээд бидний хувьд бол яг урд нь бас Сагсан бөмбөгийн улсын авраг багш нарууд хийж ирсэн туршлагатай. За тэгээд тэрийг өргөжүүлээд бидэд яах чинь тэгэхээр энэ талд нь сагсны тэмцээнүүд болно, энэ талд нь волейбол тэмцээн болно, энэ талд нь захирлуудад зориулсан хууль эрх зүйн сургалтууд, залуу багш нар зориулсан хувийн хөгжлийн сургалтууд байхгүй бол манай залуу багш нар консоль төчгтэй хэцүү, хүнээс юм асууж чаддаггүй, өргөдөл бичиж чаддаггүй. За наадл нь жирэмсэн болоо тий, жирэмснийхаа өргөдлийг бичиж чадахгүй байх асуудал байдаг, тулгардаг бодит байдалтай. Банкны эзэн засагчтай юу гэж уулзсан? Хүн ажлаас гарахдаа юу гэж хэлж гардаг? Ажилд байхдаа юу гэж хэлж ордог? Чөлөө байхдаа юу гэж хэлж чөлөө авдаг гэдэг энэ талын юмнуудыг нөө кейсүүдээр суурилсан зөвлөх багш нартай хамтарсан юм чөлөөт эвентүүдийг хийгээд ингээ иргэжлийнхаа бид нар өвлийн амралтаар бол олон талд арга хэмжээгийн цогцоор нь хийгээд одоо холбоогоор дамжуулаад ингээд мэрэгжлийн хөгжлөд чиглүүлнэ. За мэдээж хүмүүс маань бас одоо олон нийтийн арга хэмжээнд оролцохтой байдаг. Сайн дурын саналтай юмнууд дандаа мэрэгжлийн хөгжлөд байхгүй. Тэгэхээр олон нийтийн ч цуг явна, сайн дурынх нь мэрэгжлийн хөгжлөл нь явна. Тэр нь гүнзгий төвшөнд буюу стрессийн төвшөнд олимпиадын бэлтгэлүүд, гадагшаа явах бэлтгэлүүд, коучинг тэтгэлэг хөтөлбөрүүд, за мөн ялгаатай байдлыг дэмжсэн хоцрогдолтой хүүхдээ яаж ажиллах юм, хамгийн сайн туршлага хаанагаа. Тэгэхээр тэр хүн бүгд сайн дурынх байл илүү гоё. За мэдээж тодорхой төлбөр мөнгө тухайн үед яригдах бах. Одоо юуны зардлууд одоо зохион байгуулалтын зардлууд. Гэхдээ тэр хүн өөрөө хүсэж ирдэг байх, зааж байгаа багш нь хүсэж заадаг байх. Ингээд мэргэжлийн холбоогоор хөгжиж явъя гэдэг үнцүүдийг гаргана. Чадах чадахгүйгаа мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан одоо хүсэл баримт эхлэлийн эхлүүлээ те. Эхлүүлчи хоёр багш нь ямар ч эхлүүлчи. Та нар маань нэг дээр л гэх гэдэг. За тэгээд ер нь бол багш нарын холбоогоо бит хоёр ямар ч эхэлчихэ. Тэгэхээр үндэсний хөгжлийн төлөөх Монголын сургууль мужиглагчдын холбоо гэж ер нь бол орчуулад байгаа мянд. Тэгэхээр энэ холбоо маань ямар ч бит хоёрын санаачлагаар эхэлсэн, байгуулсан. Тэгэхээр юуг одоо хүсээд байгаа вэ гэхээр яг бит хоёрын зориод байгаатай ижилхэн тий зорилготой хамтдаа ингээд багш нараа хөгжүүлэх, багшийн хүүхдийг хөгжүүлэх, ер нь л энэ бүх хийх гээд байгаа зүйлс маань санаа сэтгэл нэгдсэн багш нараа бит хоёртой нэгдэж хамтдаа хийя л гэдэг. Гэхдээ яг хоёулаа бол үнэхээр хийж чадахгүй. Тэгэхээр 21 аймаг одоо 9 дүүрэг тий нийт багш нар дундаасаа яг энэ холбоод маань хамтраа цаашдаа чин сэтгэлээсээ ингээд хөгжлийн төлөө явъя гэж байгаа багш нар байвал өөртөө одоо холбогдоод нэгдээд хамтдаа л боловсруулалтаа хөгжүүлье гэж хүсэх гээд байна. Улс төрчмөр л даанч одоо тэгээд нөгөө ёс зүйн тулаад байна. Хэрвээ улс төрч гэсэн бол айл дээр улс төрчөөд гараа дэвшээд аягуул сонгогдсон явж байгаа. Нэгтгэн тэр. Хоёр дахь нь юу вэ гэхээр энэ сонгуулаас өмнө одоо эдрээ бүтэрийг мэддэг багш нар мэднэ. Сонгуулаас өмнө энэ арга хэмжээг бид нар хийж ирсэн. Сонгуулийн өмнө гинт гараад ирээд байгаа ч юм шиг.
Өнгөрсөн жил бид хоёр зээлийн асуудал ярьж байсан. Багшийн улсын авар зохиож байсан. Энэ жил 3-9 багшийн улсын авар зохиосон. Тэрний өмнө би 21 аймгийг бас тойроод өөрийн сургалтуудаа явуулж яадаг. Тэ тодорхой багш нарын одоо эзэмшлийн хурлууд дээр, ур чадрын уралдаанууд дээр зөвлөгөө аваа явж яадаг. Бид нар бас өөрсдийн гэсэн пэйж хуудастай багшийн хөгжлийг дэмжих, багш таны хөгжилгээд. Тэгэхээр энэ дээд төрөнгө 10 жил явцсан юм байна. А зүгээр яг энэ багшийн одоо энэ асуудал дээр энэ боловсролын систем дээр улс төрийн хүмүүс жоон тоглолт хийгээд байгаад бол бид тэр жоон игдүүцсэн. За тийм учраас бол нэй. А дээрэс нь бол тэр сонгуулиуд 7 сарын 2-нд дуусчихна. 27/8 гэд хил аман дуусна. Бид нэр 8 сард багшийн баяраа хийхэд холбоогоороо гишүүнчлээ татаал явж л байна. Энийг мэддэг хүмүүс нь мэднэ. За зүгээр нэг юм уу сарын нэг одоо тий нэг сонгуулийн асуудал 4 жил 8 жил гэдэг юм ярьдаг хүмүүс нь бол яриа яваг. Тэр хүмүүс нь тэгээ явж л. Гол нь үндсэн суурь зарчим үндсэндээ бид нар багшийн мэргэжлийн хөгжлийг ярьж байгаа энийгээ ч олон жил ярьсан учраас энэ дээр бол би нэг хайхгүй байгаа. Тэгээд 9/4/21 аймагт дэвшдэг тэгээ богинохон сарын дотор гардаг улс төрчид Монгол байхгүй. Зүгээр л бид нар саналуудаа аваад хүмүүстэйгээ уулзаад бэлэн байдлаа хагаад багшийн байртал бэлтгэх гэж байна. Тэгээс амар сонгуулийн дараа гэж намар болчихно. Наадмар хинч болдохгүй. 8 сард бүх багш нар дараа жилийн төлөвлөгөөр ордог. Бид нар 9 сарын 1-нд юу ярьж багшийн холбоог нээх үү? 10 сарын 5-нд ямар багшийн баяр хийх үү? Тэгээд бүтэн жилийнхаа дараа жилийн хичээлийн жил дээр ямар сургалтуудыг хийх үү? Тэгээ одоо энэ ахлах анги дээр байгаа хүүхдүүдэд багш нарт зуны сургалтаар амралтаар хүүхдүүдэд ийм зөвлөгөө өгөөч гэдэг нь хэлж амжихгүй бол яах нь вэ? Нэг жил алт. Нэг үеийн хүүхдүүдийн бас боловсрал, нэг үеийн багш нарын боловсрал хүүхдийн төлөө сэтгэл нь алдах гад хугацаа дуусах гээд байна. Тийм учраас нэг олон хүн хэрэггүй. Зүгээр чанартай сэтгэлтэй хүмүүстэйгээ уулзаад юмнуудаа яриад холбооныхоо дүрм журмыг шинжилээд зохицуулаад ингээд бэлтгэл ажиллаад орё гэж байгаа. Тэгээ сонгуул гэж харж байгаа сонгуулаараа хараг намар хүрээдэг чи битэр байж л байна. Сонгуул гэж харахгүй байгаа нь бэлтгэл ажилдаа хамтарч байгаа. Нэг ахтар тэгэл одоо лайв майв хийгээл 21 аймгаар торойгүйгээд зардал мөнгө байхгүй шүү дээ. Зүгээр онлайнаар хуралдчихна, саналуудаа зөвчнө, үзэл баримтлаа солилцчихна. Тэгээ багшийн хүүхдүүд хэд байна? Туслах боломж байна уу? Тэрэн дээр нь сат дээр нь мат дээр нь айлц дээр нь бэлдэх английн багш, математикийн багш бол бидэд тэдэр дээр нь жоохон зөвлөгөө өгч чинь энэ сэдвийг ингэж заагаарай. Ингэдэж шүү, тэгдэж шүү, тэ? За намар ингэ шүү, хавар ингэ шүү, хүүхдүүдэд ингэж хэлээрээ, ээж аауд нь ингээрээ. Энд чинь бас нэг хугацаа байхгүй. Тэгээ энийг чи хүлээгээд ахаар битээр бас өгшөрөх гээд байна, тэ? Энд чинь олон жил ярьлаа, олон хүнтэй уулзлаа. Тэгээд төлөвлөгөөнийхөө дагуу л явж байгаа. Тийм л юм. Тэгэж хэлээ даа багш нартаа.